Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу? Mongolian Australia podcast-ийн маань 94 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Мельбурн хотоос автомашины хаягдлыг дахин боловсруулах болон сэлбэг худалдааны Toyota Space компанид Car Part Interpreter хийдэг Юндан цэрэнгийн үн болд орж байна. За тэрээр Оросын холбооны улсын Түймэн хотын газрын тос байгалийн их сургуулийг газрын тосны олборлолтын инженер мэрэгчлэр 5 жил суралцаж төгссөн. Ийм мундаг залуу арах гэж байна. За тэгээд тэрээр анх Австралид 2023 оны 3 сард эхнэр номон дайрн мастер суралцахаар ирж байсан ба тэгээд бас саяхан бас номонагийн манаас төгсөлтийн баяр бас болсон байгаа. За тэгээд энэ хоёр маань одоо бас Мельбурн хотод ажиллаж амьдарч байгаа. Тэгээд ийм нэгэн Монгол мундаг зорилготой завгүй ажилсаг ийм залуутайгаа өнөө болттойгоо ярилцгаад бэлэн болоо сууж байна. За сайн уу өнөө? За сайн байцгаана уу. За тэгээд энэ подкастыг сонсож байгаа бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд таны подкастт орж байгаа нь маш нэр төрийн хэрэг байна. Баярлалаа. Баярлалаа. Цагаа гаргаад орж байгаа өнөөдөр маш их баярлалаа. За өнөө маань хоёлаа асуултаа төгссөн сургууль мэрэгжлийн талаар хоёлаа ярьж эхлэе гэж бодож байна. Ер нь яагаад энэ мэрэгжлийг гоё мэрэгжлийг сонгох болсон? Мэрэгжлийн талаар бас хоёлоо яриагаа эхлэе. За миний хувьд Оросын холбооны улсын одоо Сибирийн хот болох Тюмень хотод 5 жил суралцж төгссөн байгаа. Тэгээд ерөнхийдөө их нарийн мэрэгжил тооцогддог. Миний мэрэгжил. Тэгээд ерөнхийдөө багасаа архангид ороод ерөнхийдөө аав ээж хашаалтаар уудуурхайн одоо яг тэр үуч манай уудуурхайг бүүн болж исэн Монголын. Тэгээд яг уудуурхай инженер гэдэг мэрэгжил сонгох гээд тэгээ уулын бодоо явдаг байсан. Тэгээд яг Оросын холбооны улсын тэтгэлэгт орох шалгалт өгөөд тэгээд яг миний шалгалтын дүнгээсээ болоод ерөнхийдөө уулуурхайн хуваараа алдаад тэгээд яг дөхүү мэрэгчлэр ингээд харж исэн чинь нефтегазовое дело гэдэг яг тийм одоо яг миний мэрэгжил байсан байхгүй. Тэгээ яг энийг ингээ за дөхүү юм да гэдэг яг сонгосон. Тэрнээс бол яг газрын тосны инженер болно гэж юусоо бодож байгаагүй. Тийм үү? За. Тий. Тэгээд сүүлдээ мэрэгчлээ сурж байгаа явцдаа их дурлаад айгуу гой санагддаг байсан. Тэгээд 17 онд төгсч очоод тэгээд ерөнхийдөө мэрэгчлэрээ ажиллая гэж айгуу хүсдэг байсан л да. Тэгээд манай Монголд болохоор яг миний мэрэгжил яг тийм нэг сайн түүхгүй юм байлээ. Хуучин зүйл холбоотой улс Монгол хоёрын харилцаатай байх үед 40 онд сайн шандын тийм газрын тосны олборлолтын тийм үйлдвэр дахин боловсролтын үйлдвэр өдр байсан юм байлээ. Тэгээ одоо бол нэлээд хардчил гараад хаагдцсан. Ерөнхийдөө хятадууд л ер нь олборлож байгаа дайчин тавсаг гэдэргээд. Тэгээ нэг тийм хідөө байсан. Зүг. Тийм. Тэгээд ерөнхийдөө мэрэгчлэрээ бол би нэг яг ажиллаагүй, яг олборлолтын инженерээр ажиллаагүй. Гэхдээ би Монголд ерөнхийдөө мэрэгчлэлтэй холбоотой газруудаар л ажилласан. Нэрний өнөө маань Орос хэлийг ер нь хаан сурсан мөлий? Орос хэлийг би ерөнхийдөө багасаа л их сурсан да. Орос 10 жилд би сурч байсан. Радуга гэдэг сургууль. Би 7 дугаар анги хүртэл сурсан. 1-р ангиасаа 7 дугаар анги хүрсраа. Тэгээд 7 дугаар ангиасаа ерөнхийдөө шилжээд Монгол сургууль төгссөн. Зүг. Өнөө маань стандар унхан Орос хэлтэй хүн байгаа шүү те. Тэр аюул маш их бахархдаг. Тэгээд ээж маань бас анх Орос төгсөөд Орос хэлний багш байсан. Тэгээд бас тэр чин ардчлалын үеэр бас за англи хэл чухал гээл бас англи хэлний багш олон жил хийсэн. Тийм хүн байдгийн. Тэгэхээр Орос хэл би ч гэсэн бас 10 жилдээ бас Орос хэлэнд маш дуртай байсан. Яг тэр үед Орос хэлийг зааж эхэлсэн. Тэгээд тэрнээс уушаа бас англи хэл заагаад тэгээд Орос хэлэндээ би маш дуртай. Радуга гэж ерөөсө дуусгач чадвартай. Тэгэл улаан ногоо өнгөрөөл аюу дуртай, тийм хэлэн дуртай тийм охин байж үлээ. Тэгээ ер нь Орос хэл ер нь хэцүү хэл шүү. Ер нь харьцуулаад тэр хэцүү хэл сурцсан байхад бол бусад хэл бол нэг асуудалгүй. Англи хэл бол гайгүй үзэнэ. Тэгвэл би одоо ч хүртэл Орос хэлийг сурдаг шүү дээ. Одоо ингээд мэдээ үздэг, ингээд кино үздэг. Энэ шинэ үг юм байна. Ингээд хүн хэлийг ер нь насан туршдаа сурдаг юм байна.
Одоо ингээд эргээд харахад тий ерөнхийдөө айгүй long journey өдөр болгон сурж идэг. Өдөр болгон шинэ үг гарч ирж идэг. Ерөнхийдөө хизээч дуусахгүй. Нэг тийм айгүй урт процесс. Тэгээд яг орос хэлний буйнаар бас англи хэлийг одоо ч сураал явж байгаа. Гэхдээ ингээд анх сурж байхад ерөнхийдөө айгүй төхөн байсан шүү. Тийм. Тий ингээ хамархан одоо учрыг нь олцдог гэх юм уу. За энэ ингээм байна да гэдэг тийм багасаа сурж исэн болохоор нэг тийм хурдан учрыг нь олоод байгаа мó гэж өөрийгөө бас бодоод байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Угаасаа орос хэл чинь орос хэлний өгүүлбэрийн бүтцийн ер нь англи хэлтэй адилхан баг шүү. Тийм ерөнхийдөө Үг нь хоёр. үйл үг тийм жинхэнээр тэмдэг нэрээр нь орж байгаа өгүүлбэрийн бүтэц одоо тийм одоо нэг adjective clause ч гэдэг юм уу ерөнхийдөө ингээд англи тэр өгүүлбэрүүдийг ингээд орос руу ингээд хөрвүүлэнгүүд яг л адилхан бодог байхгүй юу? Хойноосоо урагшаа биш ерөөс яг л байрлал нь яг адилхан бодог. Тийм болохоор ерөнхийдөө аюу төхөн. Тийм байдаг. Яа тий он анаа гэж одоо тий he she it гэх мэтчлэн ер нь ерөнхийдөө ингээ ойролцоо бас нэг дөрмүүдийг ойлгоход бас жоохон төхөн байгаа. Тийм төхөм тэгээ ерөнхийдөө язгуур нэгтэй юм шүү дээ. Түүхийн судлаад үзэхээр бүр л нэг ухсааны л одоо Европ хэлнүүд шүү дээ. Тий. Гоё тий. Яа за хоёлаа орс хэлээ. Ярга хийсэ гэж. За тэгвэл сургуулаа төгсөөд иржээ. За тэгээд ер нь яагаад Австрали улсыг бас ер нь номоноо маань бас сонгоод наашаа ирэхээр болсон юм болоо ер нь өөр одоо Америк, Канад гэдэг одоо англиар ярьдаг орнууд байна шүү дээ. Тэр орнууд биш. Яагаад Австрали улсыг ер нь хоёр маань сонгох болсон юм? За ерөөсөө маш товчхоноор хэлэхэд бол ерөөсөө хамгийн том шалтгаан бол ерөөсөө хосоор ирж болох цөөн хэдэн орнуудын нэг байсан л да. Тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо манай хүн сургуультаа сурж байхад дагалдаж очиод нөхөр нь ч юм уу гэр бүлийн хүн нь бүтэн цагаар ажиллах хэрэгтэй. Тийм байсан. Тэр нь бол маш том одоо нөлөө үзүүлсэн гэлтэй бит хоёр. Тэгээд мэдээж боловсролын чанар байсан. Хоёрт орчин байсан. Тэгээд одоо юу гэдэг. Тэгээд тэнгуут энэ нөгөө нэг айгу бас цаг агаарыг бас харсан юм аа. Яагаад Мельбурнийг сонгосон бэ гэдэг. Тэгээд Мельбурн илүү нэг тийм монголчууд цаг агаартай гэж их сонссон хүмүүсээс. Тийм сэрүүхэн, тийм халуун биш одоо бус Австралийн том хотуудыг бодвол энд чих айхтар халдаг шүү дээ. Тийм тэгээд тиймээс нь болж ер нь Австралиг их сонгосондоо бусад Америк юм уу Канад болохоор тийм дагалдан визаны тийм нэг байгаагүй. Хоёрын судалснаар бол тий. Тэгээд тэрээс хосоороо цуг явж болох орныг л хайсан. Тэгээд мэдээж бас англи хэлээр ярьдаг орн байсан л та. Тэр нь бас айгүй бас таалагдчихсан. Тийм. Тэгээд айгүй тийм өгөөмөр санагдсан Австралийн засгийн газар Австрали улс тийм. Ингээд хүнд ингээ айгүй өгөөчтэй юм шиг тийм. Тийм. Тэгээд ерөнхийдөө Австралиг сонгосон. Ерөөсөө л цугтаа ирж болохоор орон байсан. Тэгээд сонгосон доо. Тэгэхээр манай сонсогч нар маань бас сонсож байгаа Монголоос ер нь миний подкастыг бас бараг талаас илүү хувь нь бас Монголоос сонсдог байгаа. Тэгээ мэдээж нааша Австрали улсыг зорих гэж зорих гээд бас тэг мэдээлэл авахынсан гэсэн хүсэлтэй хүмүүс байдаг баг. Тэгэхээр Австрали маань ийм давуу талтай байдаг байх нэ. Стил одоо бас энэ дөрмөн бас үйлчилсээр л яваа. Тэгэхээр ер нь мастраар одоо за эхнэр нөхөр нь те бас ингээл Австралид ирэх гээд бас виза авцсан ч юм уу те тийм хүмүүс маань бас ингээд сонсож байхдаа бол ер нь одоо яг юу гэж хэлмээр байна. За өөнөө маань бас ингээд эхнэр нь бас энд мастраар сурах гад ирээд тэгээд бас саяхан төгслөө. Тэгээ өөрөө ингээд дагалт визээр ирсэн. Энэ одоо яг энэ байдлаас ингээ харахад хүмүүстэй яг юу гэж хэлмээр. За түрүү сайн бүтэн цагаар ажилладаг гэж нэг зүйлийг хэллээ. Тэг өөр бас ер нь давуу тал юу байна? Бас тэр хүмүүст ирэх гэж байгаа хүмүүстэй бас яг дагалдаж ирж байгаа хүний хувьд ер нь ямар зөвлөгөө өгмөр вэ? Дагалдаж ирж байгаа хүний хувьд бол тэгэл сайхан ажиллаад өгөн дөө. Бүтэн цагаараа тий. Тэгээд бас сурж байгаа хүн нь бас 7 хоногийн 24 цаг буюу 7 хоногийн 3 өдөр ажиллах хэрэгтэй байдаг. Тийм мастерын оюутан. Тийм. Тэгээд бас яг ямар хүнийг одоо дагалдаж ирж байгаа гэдэг нь одоо бакалаврын оюутан ч юм уу, мастер ч юм уу тэднийгээ бас англиасаа хамаарат одоо докторын ч юм уу хамаарат бас ажиллах цагийн эрхүүднээс өөрчлөгдөд явж байгаа бах. Тийм. Тийм. Сурж байгаа хүн нь тий. Одоо гол нөгөө нэг main visa, гол visa нь ямар visa байна? Тэрнээсээ хамаарат дагалдангийн visa нь бас жоохон өөрчлөгддөг. Юм байлээ тий.
Мастрынх болохоор илүү бас жоохон нэр хүндтэй болоод ирж байгаа юм шиг санагдсан. Арай тэнгуут нөгөө нэг дагалдангийнх нь ирэх нь арай фул болоод бүтэн цагаар ажиллах хэрэгтэй юм болоод ирж байгаа юм санагдсан тий. Ер нь та хоёр маань за өөнөө маань мэдчихэж байгаа. За сая мастрын сургалт гэхэд ер нь та хоёр маань ер нь нийтдээ хэдэн төгрөгийн долларын сургалттай нийт яг мастера дуусгахад Мастера дуусгахад за нийтдээ за ойролцоогоор $70,000 орчим байсан шүү. за нэрээ ямар мэргэжлэр намаа маань төгсдөө? Намаа маань бизнес аналист гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгэхээр $70,000 ер нь бол 2 жил те 2 жилийн 2 жилдээ одоо 1 жилийн $35,000 юм уу та. Тийм төлжтэй. Тэгээд дээрээс нь өндөр шүү. та хоёр маань бас эрүүл мэндийн даатгал бас төлж байгаа те. Эрүүл мэндийн даатгал тийм. Чим төлж байна. За ойролцоогоор бит хоёр хүний нэг $6,000 төлсөн баха. Тий. Жилийн. Тий. Ойролцоогоор 6,000. За хүмүүс маань бас бичиж аваад хүмүүс сонсож байгаа хэрэгтэй мэдээллүүдээр бас ингээл байж байгаа. За тэгээд та хоёр маань бас ингээ сая өнгөрсөн 2 жил бас ингээ байр түрээссэн байгаа. Тэгээд ер нь байранда ойролцоогоор та хоёр маань 7 хоногийн хэдийг сарын хэдийг төлж байна. За бит хоёр анх ирээд айгүй аттай бас шууд нөгөө нэг одоо айлын одоо хажуу өрөөнд ч юм энд бас хүмүүс шинээр ирэхтэй нөгөө нэг бас шууд нэг дээрээ байр түрээслэхэд бас айгүй бас хүндрэлтэй байдаг. Тэгээд тийм учраас нөгөө нэг ингээд Монгол айлд ч юм уу ингээд нөгөө мастер бедрум ч юм уу ингээд хөслөд ордог л доо ер нь шинээр ирж байгаа хүмүүс. Харин бит хоёрын хувьд болохоор нэлээд аттай манай нөгөө нэг агент нөгөө байр яадаг түрээслүүлдэг тийм хүнийг таньдаг байсан энд. Тэгээд тэр хүний шугамар бит хоёр бас шууд өөрсдийнхөө нэр дээр байр түрээслээд орж ирсэн. Тэгвэл нэрээ яг өнөө дөнгөж ирж байгаа хүмүүс маань одоо ер нь ингээл Мельбурн, Сиднейгийн группууд дээр мастер өрөөгөө түрээслүүлнэ, мастер өрөөнд орё гэсэн нэг тийм зарууд их явдаг. Тэгэхээр яг анх ирж байгаа хүмүүс маань бас хөлөө олтлоо бас тий бас хажуу өрөө гэх юм уу та тий хажуу өрөөнд тий байж байгаа гардаг. Тэгээд тэр нь болохоор илүү нөө санхуд хэмнэлттэй л дээ. Тий уулна тий. Тий санхүүгийн хэмнэлттэй гэхдээ энэ ч нөгөө бас 5 тухайн хувьд ч юм уу ингээд өөр хүмүүстэй байна гэдэг ч юм уу бас тийм л бас жоохон сул талтай. Гэхдээ ингээд бас хүмүүс цогтой амьдраад хоорондоо ах дүү шиг болсон хүмүүсээс байдаг юм билээ. Тэр нэм сонсоод тахна тий. Бит хоёрын хувьд болохоор ерөнхийдөө за шууд юу яая. Одоо ийм боломж олдож байгаа тэр хойлохноо ингээд шууд амьдрчаа гэдэг тэр сонголтыг бол хийгээ явсан байгаа. Тий. Тэгэхээр тухайн үеийн бол энэ байрны таав нь асуусан. Ерөнхийдөө энд нэг ойролцоогоор нэг 7 хоногийн нэг $500 юм да тий. Ерөнхийдөө би бол хоёр бол нэг 7 хоногийн 550-ыг төлдөг байсан. Бишээ 550 юм байна. Гараажтайгаа. Бас гарааж орноо ч юм бас. Машин барихгүй бол энд ч юм бас болохгүй. Машин барихгүй бол барыг ажил олдохгүй. Нэрээ уучлаарай. Жолооны өрөмлөхний талаар бас хүмүүс сонирхож магадгүй. За манай бол нөгөө нэг саарл жолооны өрөмлөхөөр чи энүүгээр ингээ жолоо арчин болчих ингээл тэгдэг. Үнэхээр болт юм уу? Заавал австрал өрөмлөх авсан уу? За ямар ч байсан бит хоёр ирж байхад бол одоо 2 жилийн өмнө одоо ямар басныг мэдгүй нь 2 жилийн өмнө бол Монгол өрөмлөхээр одоо хамгийн дээдлээ бол 3 сар барих хэрэгтэй байсан. 3 сар. Тэр 3 сар гэдэг нь ямар хугацаа өгöd байгаа вэ гэхээр энэ 3 сарын хугацаанд та тухайн орныхоо үнэмлэхийг Австралийн одоо тухайн мужийн үнэмлэх рүү хөрвүүлэх одоо тийм хугацаа өгöd байгаа юм билээ л дээ. Миний ойлгосноор бол тий. Тэгээд тэр хугацаанд та дөрмөө маш сайн судлах хэрэгтэй. Яг л машин барих чинь тоглоом чинь хүний амнаас гэдэг маш том зүйлийн ард явж идэг учраас маш хүмүүс энэ дээр маш явхуур сайн хандах хэрэгтэй юм болоо гэж бас бодсон л да. Тэгээд би ерөнхийдөө ирээд ер нь дөрмийн айгүй хүчсэн. Ерөнхийдөө дөрмөн угаасаа ингээл онлайнаар ингээд байж байгаа. Тэрийгээ сайн үзээд орчуулад ингээд яах хэрэгтэй. Тэгэхгүй бол эн чинь бидний дөрмөөс бас айгүй өөр эн чинь нөгөө тойроо round about буюу юм замын тойрог ихтэй тэн дээр зам тавьж өгөх хэрэгтэй. Тэгээд зарим гэрлэн тохионгүй уулзуу гэдэг айгүй нюансууд айгүй ихтэй. Тийм учраас одоо шинээр ирж байгаа монголчууд маань эхлээсээ өмнө эхлээд дөрмийн сайн уншаад танилцаад ирэх юм бол энд хамаагүй дараа нь үнэмлэхээ хөрвүүлэхэд их амар л болох юм хэлээ л дээ. Тий.
Тэгээ 3 сарын дараа ер нь өөнөө маань шалгалтаа өгөөд энтхийн Австралийн өрнөлтөд оцсон байгаа юу? Тийм би 3 сарынхаа яг бараг л яг л тулгасандаа тэгээл яг шалгалтанд ороод Мгм. тэгээ нөгөө дөрмийнхаа шалгалтыг энд чинь онлайнаар өгчдөг юм. Мгм. Тэгээ дөрмийнхаа шалгалтандаа тэнцэх юм бол нэг тийм Hazard-use тест гэж бас нэг өгдөг. Тэр нь болохоор ийм одоо бүдүүлгээр их юм компьютерын тоглоом шиг юмар одоо нөгөө таны нөгөө хариу үйлдэлийг чинь шалгаад байгаа байхгүй. Гинт ингээл та машинтай явж байгаангууд таны урд нэг саад хүнж гаж гэх юм уу тэрэн дээр та ямар арга хэмжээ авч ийн гэдэг юм уу. Тийм таны хариу үйлдэлийг бас шалгадаг тийм тест байгаа. Тэрийг даваад хамгийн сүүлийн шалгалт нь болохоор дрон шалгалт өгдөг. Мгм. Тий. Тэгээ дромын шалгалтандаа бол заавал нөгөө нэг гар кардантай машинтай очих хэвээр. Аха. Хувийнхаа машинтай очиж болно. Нөгөө тэгэхгүй нөгөө нэг автомат одоо сүүлийн үеийн машинтай очих бас болдгоо юм шиг байлээ. Тий. Мгм. Тэгээд хотын жолоогоо өгөө. Тэрнийхаа дараа та үнэмлэхтэй болно гэсэн. Тэгээд Австралийн жолооны үнэмлэх гэдэг чинь Монголын жолооны үнэмлэхтэй адилгүйгээр энд нөгөө нэг яг иргэний үнэмлэх шиг нөгөө юу одоо хаанч таныг орсон ингээд жолооны үнэмлэхтэй асуудаг. Тэгэхээр маш чухал бичвэр гэж явдаг шүү гэж хэлмээр байна. Тий. Яг үнэн. Тэгээд бас манайхан эн чин 100 гараа барьж буруу талдаа явдаг гэсэн үг Австрал. Английн дүрмээрээ болвол те буруу талдаа яв. Тийм. Англи. Тэгээд энд чинь нөгөө нэг байнга нөгөө нэг бид нар шиг хүүтэрдэггүй дулаан байдаг болохоор нөгөө нэг юм ундаг дугуй унаад явж байгаа хүмүүс ихтэй, нохоотойгоо явж байгаа хүмүүс ихтэй, мотоциклтайгаа явж байгаа хүргэлт өгж байгаа Uber хийж байгаа хүмүүс ихтэй ялангуяа хотын төвөр. Тийм учраас маш болгоомжтой байх хэрэгтэй. Санагддаг шүү. За тийм байна. Тэгэхээр манайхан энэ бүгдүүдээ сайн анхаараарай. Тэгээд манайхан бол зарим нь бол тэгж боддоо шүү дээ. Монгол саарл сүүлийн үеийн үнэмлэхээр бол явчихна гэ баг 3 сараас илүү яваад байгаа чимшиг нэг тиймэрхүү сэтгэл төрсэн. Тэгэхээр манайхан ер нь ирээд нэг 3 сар 3 сар хэтэрхгүйгээр ер нь үнэмлэхээ авах хэрэгтэй юм биш үү? Тийм хангалттай хугацаа энэ бол хангалттай хугацаа. Тэгээд дөрмөн тим их биш. Тийм амар хүн чадахгүй яахгүй тийм айхтар хэцүү зүйл биш. Та одоо бүр Монгол орчуулгаараа ч байгаа. Та яг суугаад л тэрийг ингээ хийх юм бол бүрэн боломжтой. Гэсэн үг. Аха. Тийм. Яа тийм байна. За одоо хоёлоо эрхэлж байгаа ажлынхаа талаар хүмүүстэй яриа гэж бодож байна. Их сонир санагдаж байна. Тэгээд ер нь Австралид анх ирээд ямар ажил хийснээс чи эхлэе заяа. Тэгээд энэ ажил. За тэгээ. Тэгээ эхлээд жоохон бүтлгүй хийсэн л дээ. За би эхлээд одоо монголчуудынхаа бусдын адилаар нөгөө юу хийчихсэн. Нөгөө ажил тэгтэйг олдохгүйсэн миний 2 жилийн өмнө яг нөгөө бүүн болж исэн нөгөө ковидын дараа болж исэн. Тэгээ эдийн засагч тийм байх шиг байсан. Тэгээл хүмүүс их татсан Австрал. Тэгээл яг тэр үе дээр хүмүүс айгүйхтэй ажил олдсон айгүй муу байсан. Тэгээд бас таньдаг хүнээрээ яриулж ийж тэгээд нэг арай муу гэж нэг ажил олсон юм. Тэр нь болохоор төмрийн ажил байсан. За тэгээд яг үндэ хэлбэл төмрийн ажлыг бол хийж чадаагүй. Тий. Тэгээд ямар ч байсан надад итгээд ажилласан тэгээд MGL Force Steel Fixing гэдэг компани баярлаа гэж хэлмээрээ вирусоос тэгж хэл боломж олдоогүй. Тэгээд энийг төвшөнд ажиллаад хийлээ. Тэгээд 7 хоног би ажиллаа тэгээд ерөнхийдөө би чадахгүй гэдэг юм дээ. За болиог болсон. Тий. Ерөнхийдөө хэцүү би бараагүй. Амар ширүүцсэн амарсан. Тэгсэн тий. Тэгээд за одоо яах вэ те ингээд одоо бол Монголоос бол хүн болгоно л ингээд байдлаа хийж байгаа гэдэг ингээд бодоод амар хийж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө план маань байхгүй болчлаа. Одоо яах вэ гэж бодохоос сандарсан л та нөгөө байрны төрөөс яваад ирлээ. Ингээд бүх юм толгойд төр ингээд яаж амьд гарах вэ яах вэ гэж. Тэгээд явж исэн чинь нэг таньдаг ихч маань бас цуг ирсэн юм тухайн үед. Цуг ирсэн ихч маань за нэг юм ажил зуучилдаг. Энд бас нэг тийм ажил зүгээр үнгүй юм зуучилдаг юм агентууд их байд юм билээ. Дөнгөж хийж байгаа хүмүүс бас тэнд яах юм бол үнгүй. Бараг очиод уулзах чирэг байхгүй. Зүгээр уцаар яриад би ингээд тэгтээ та жоохон тодорхой нэг англи хэлтэй байх хэрэгтэй. Тэгтээ бүр тийм төгс бол англи хэл зүгээр нэг ойлголцох юм чинь. Тэгэл би ийм ингээ Монголоос ийм хүн байна. Ийм тавилгын үйлдвэр нэг хүн ингээ авъя гэдэг. Чи нэг тийшээ яриад үзье. За тэгээ окей гэд. Юу ч хамаагүй. Тэгээд ярихгүй юу дууран. Тэгсэн чинь Lavenda гэдэг тийм агент байсан. За энэ машины сэлбгийн газар байна.
чи орох уу, хийх үү, чадах уу гэнэ. Би юу гэсэн сая ингээд барилга дээр ажиллаа. Миний жоохон нуруу туруу жоохон тийм байна гэсэн. Тэг хүнд юм өргөн штэ л гэж юм. За гэлсэн. Хамаагүй. За одоо дүүрчээ. Тэгээд яасан чи за чамааг тэгэл яг одоо ирээд уулз гэж чинь. Чи чадах уу гэл. Чадна хамаагүй. Тэгээ яваад очсон. Тэгэл за ямар ч лээсэн машины юм байна. Би тэгтээ урд нь бүр тийм хар ажил ерөөсөө хийж үзээгүй бүр ямар тийм цагаан гарт хүн байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм ингээл Монголд юу ч хийж үзээгүй. Тэгээ машины талаар юу ч мэдэхгүй. Машин барьж л баг чадна. Тэгээд өөр мэддэхгүй машины талаар. Тэгээд за ямар ч хэсэг юм сурах юм байна. За окей хамаагүй юу ч гэсэн хамаагүй хийгээд. Тэгэд очиод ороод яасан чинь нэг өвөө гарч ирээд наашаа ороод би чамд ажиллаа танилцуулъя. Тэгээд очиж юу бодоод байгааг мэддэхгүй. Тэгээд ерөөсөө очиод бүр шоконд орсон юм тийм хүн яваад байсан тэр байгуулгаар. Тэгээд байж байгаа л би ингээд ийм очиртай ирсэн байгаамаа ингээд гэсэн чинь шууд за болж юм чи маргааш хүрээ дээрээ. Тэгээд цаасан дээр тэтэн цагаас тэгээд бас англи хэл сайнгүй бас ингээд нэг амар ойлгохгүй тийм нэг аялга нь бас айгүй ийггүй. Тэгээд ч нэг ингээд ойлгомжтой айгүй хэцүү байсан надад. Тэгээд эхний үед. Тэгээд нэг цагаа бүр цаасан дээр бичүүлж авч байгаа шүү дээ. Маргааш хитэн цагаас ирэхүү байгаа. Тэгээд цаасан дээр бичүүлж аваад тэгэж гараад тэгэл энэ компанитайгаа учирсан да. Тэгэл одоо яг тасралтгүй л одоо өнөөдөр хүртэл ажиллаа л явж байгаа энэ компанитаа тий. Тэгээ яг ингээ компанидаа ирсэн чинь сэлбэгийн газар байж таараа тэгээд машины одоо дахин боловсруулдаг машиныг тийдэг бас айгүй чухал ач холбогдолтой тим компани байж таарсан айгүй азтай. Тий. Тийм биш үү? Тэгвэл нэг айхтар олон ажиллаар бол дамжаагүй юм биш үү? Энэ ажилдаа хүртлээ тийм үү? Тийм барилга дээр ерөөсөө нэг 5 хоног ажиллаад за боли чадахгүй байна гээл тэгэл шууд энэ ажил олдоод тэгэл шууд энэ ажилдаа одоо хүртэл ажиллаад явж байна тий. Тэгэхээр car part interpreter гэхээр одоо яг ямар үүрэг рол дээр байна гэсэн үг вэ? За энэ нь болохоор яг албан ёсны нэр нь бол car parts interpreter гэдэг байгаа юм. Гэхдээ яг миний яг хийдэг юм бол ерөнхийдөө бол яг машин задлдаг. Одоо манай компани үйл ажиллагаа бол ерөнхийдөө ашиглалтаас гарсан эсвэл осолд орсон эсвэл хуучин автомашинуудыг задлж дахин ашиглах боломжтой сэлбэг хийдэг ангийг ялгаа авч худалдаалдаг автомашины тийм дахин боловсруулдаг тийм төв юм байна. Тэгээ ерөнхийдөө үндсэн үйл ажиллагаа гэх юм бол хуучин автомашиныг хүлээн авна. Тэгээд ослын ажиллах боломжгүй эсвэл ашиглалтын хугацаа дууссан автомашиныг задлж дахин боловсруулдаг. Тэгээд автомашины задлаад чинь зөндөө сэлбэг өдрө гарна л да. Тэрийг дахиж ангилаад ерөнхийдөө дахиж ашиглах боломжтой бол ерөнхийдөө eBay дээр тавиад зардаг. Зөв. Яа. Тийм. Тэгээд машинаас чинь тэгээд айгүй их юм гарна. Хөнгөн цагаан гарна, зис гарна. Тэгээд хар туглаг байна аккумуляторч. Тэгээд тэднийг бас аваад цааш нь яадаг гэсэн үг. Бүр өшөө нарийн боловсруулдаг компани руу нийлүүлдэг гэсэн. Тэгээ машины их биеийг металл шүү дээ тэр чинь. Тэр их биеийг дөрвөлжин пресслээд тэгээд энэ төмрийн үйлдвэртээ цаашаага хайлуулаад тэгээд төмөр гангийн үйлдвэрт очдөг юм шиг байна. Тийм. Тэгээд машинаас чинь бас үнэт металлууд гарна нөгөө катализатор буюу нөгөө нүрс янда. Тэрийг бас авч бас цааш нь үйлдвэрт өгнө. Тэгээд машины чинь дууны хаашаа обод хүртэл чинь хөнгөн цагаан бидний ярьж байгаа радиатор чинь хөнгөн цагаан. Тэдрийг бас хөнгөн цагааны үйлдвэрт. Пөөх тэгвэл та ер нь ингээ бодоод ахад тэгвэл айгүй байгаль орчинд айгүй ээлтэй юм биш үү? Тэгэхээр ерөөсөө нөгөө манайхан чинь малнаас юу ч үлдэхгүй бүгдийг хэрэглэн Яг тийм. Яг бүх юмыг задлаад ерөөсөө recycle хийгээд дахин боловсруулахын боловсруулад цааш нь зарахын зараа тэр чинь бас цаашаа зарна гэдэг чинь бас л байгаль орчин дахиж тухайн бүтээгдэхүүний гэж recycle дахиж шинээр үйлдвэрлэлээ сэргийлж яах гэсэн үг бас тодорхой хэмжээнд тий. Тэгжээд нөгөө нэг хог хаягдлаас дэлхийг одоо бас байгаль орчноо ерөөдөө бас хамгаалаад байгаа. Тий. Тэгэхээр ер нь ямар орнууд руу гаргана гэсэн үг үү? Тэгэхээр энэ Австралда за e-buy-аар зарна гэхээр Австралда ч зарж явах шиг байна. Өөр бас ямар орнууд? Өөр ерөөдөө ямар ч орн руу ер нь явж болно. Одоо контейнерт хийгээд одоо цайлагч нараасаа захиалга аваад одоо ийм амаар байна. Тэс өөртөө худалдаж авах гэж байгаа хүмүүс нь өөртөө ч гадаадаас ирдэг манай. Зөв. Ирээд тэгээд ингээд манай стокийг харж агаад аваад контейнерт тачаад явдаг. Одоогийн байдлаар бол яг гаргаж байгаа ер нь байн худалдаж авдаг орн бол Африкийн
Нигер гэдэг улс руу юм зарж байгаа. Одоо амаржийн мотор тэгэл ерөөсөө жана стартерч гэдэг юм уу тий. Тэдрийг юм гаргаж байна. Нөгөө нэг орн бол Малайз руу гаргаж байна. Ерөнхийдөө энэ орн. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн ямар ч орн руу гарах явуулах боломжтой. Тийм. Монгол руу бас гардаг гэсэн үг. Манайхан бас ер нь монголчууд манаас нэлээд яадаг. Монгол руу явуулт юм болов? Монгол руу явуулах боломжтой. Гэхдээ бас манай Монголын энэ чинь нөгөө нэг яг одоо кастомеруудынхаа нөгөө нэг юуг мэдэхгүй л байна л да. Нөгөө нэг яг юу хүсэж байгааг нь. Ерөнхийдөө тийм юу хүсэж. Яг бол монголчин өөр нөгөө Япон, Хятад эдрээс нөгөө сэлбгээ, Таиланд эдрээс татчихдаг учраас Австралиас очихоор илүү бас жоохон үнэтэй очих гээд байдаг. Бас нэг жоохон эдийн засгийн хувьд бас нэг жоохон тийм байгаад байна л да. Ерөнхийдөө. Яг тийм байна тий. Тийм байна л да. Бараг Япон Солонгосоос бараг сэлбгүүд нь тэгээд тий татчих бол ерөнхийдөө цэвэрлэлтний зардал хямдхан болоод тохшиг байгаа. Тийм. Эндээс болохоор холтоод байдаг. Тийм асуудлууд байна. Тэг ер нь манай Австрал төв чи ер нь бүхэл газруудаас аслагдсан ер нь хаашаач ниссэн 12 3 цагаас дээшээ нисэн гэх мэтчлэг ер нь бол хэд аслагдсан төв шүү те. Тийм. Тэгээд энд чинь бас юм нь үнэтэй. Сэлбэрнүүд чинь бас тийм үнэтэй. Манай монголчиг тийм хямдхан байхгүй. Энд чинь эдийн засгийн өөр учраас үнэтэй байдаг. Тэгээд эдийн засгийн хувьд нөгөө өгөөжгөл болчиход байгаа хэл та. Аха. Тийм ээ. Тэгэхээр хувь хүмүүс юм уу байгуулах ч юм уу тэгж худалдаж авдаг гэсэн үг ер нь сэлбгийн хувь хүмүүс ч юм уу өөрсдөө авах боломж үйд юм болов заавал байгуулгаар дамжаад идэм болов? Гадаад руу гаргаж байгаа тохиолдолд уу? Ерөнхийдөө хувь хүмүүс авдаг тийм. Хувь хүмүүс авч болно гэхдээ байгууллага ч авч болно шүү дээ. Тийм. Энд чинь нөгөө бас нөгөө Австралийн том Capricorn Group гэж байдаг л да. Нөгөө нэг авт сэлбгийн худалдааны. Энэ болохоор нөгөө нэг юм авт механикуудын нэгдсэн холбоо ахгүй айгу том. Тэр нь болохоор ингээд бүгднийг холбоод өгчдөг. Ингээд манай гишүүн байна гэд. Тэгээд одоо нэг манай компаниас нэг мотор ингээд зарлаа гэж бодъё. Тэнгүүд нэг Capricorn-ы гишүүн зарлаа гэж бодъё. Тэнгүүд тэр хүн заавал бүтэн мөнгөө төлөх алдахгүй. Биднээс мотор авчдаг байхгүй юу? Тэнгүүд тэр мөнгийг дараа нь хин хөөцөж авах гэх Capricorn гэдэг байгууллага өөрөө хөөцөлдөж авч өгдөг. Ерөнхийдөө хөлбөрийн уян хатан нөхцөлөөр тэгтээ Capricorn тэндээс юу авдаг? Commission авдаг. Тэр зарсан дараас. Тийм. Тийм болохоор ажил хийхэд нөгөө нэг айгуу тийм худалдаа 8 гэхэд айгуу тийм уян хатан. Тийм юм нэг бас болгоцсон тийм юу юм бэлээ. Бас манай Монголд байвал бас их зүгээр санагддээ шүү. Capricorn гэдэг хүмүүс судлаад үзэх юм бол бас их том байгууллага юм бэл. Зөв. Тийм. Тэрний бас гишүүн гэдгээрээ бас ингээд манай байгууллага бас айгуу тийм харагдсан санагддээ ш. Тэн дээр Capricorn-ы тийм гишүүн, тийм юм энэ одоо 20 донд хэдэн мянган доллар юм зарлаач гэх юм уу ингээд тавиад тэгээд идэв. Тийм. Тэгэхээр ер нь манад ч гэсэн одоо манайханд бол ийм байгууллага компаниуд байдаг л ах сэлбгээ ингээл яг ингээл энэ шиг задлаад тийм компаниуд тийм нэгдсэн нэг холбоотой байх юм бол айгуу тийм юу юм бэ? Хурдцтай бибинийхээ нэг гяст бибиндээ зараад тэгээд төлбөрийн уян хатан нөхцөлтэй тэгж явах. Тийм бас юм байт юм бэлээ. Тийм. Тийм байна. За ажлын үед иймэрхүү юм байна. Тэгээ ер нь одоо сонсож байгаа сонсогч нарт за ингээд энэ ажлаа хийгээд ингээд эхнэр нь ингээд сураад ингээд явж байгаа. Ер нь Австралид амьдралыг ер нь юу гэж дүгнэмээр байна? Ерөнхийд нь ингээд базаад хэлэхэд ер нь хэр тааламжтай байна? Ер нь эсвэл хичээлтэй байна? Хүмүүс маань бас ингээд нутгаасаа гараад явах уу? За эхнэрээ хүүхдээ аваад явчих уу гэл ингээд бодож байгаа зөндөө залуучууд байгаа. Яг ингээд өөнөөгийн маань бас ингээд хувьд яг ямар сэтгэлдэлтэй нь одоо яг Австралид ирээд 2 жил ажиллаад амьдарч байгаа хүний хувьд. Австралиг одоо маш том боломж гэж харж байна. Ерөнхийдөө. Тэгээд маш том платформ тэгээд энийг ашиглаад хүн юм сурж авах, дуртай хуримтлуулах тэгээд эзэж мартагдчихгүй те сайхан дурсамж үлдээх гэж болох. Тэгээд хувь хүний хөгжил тал дээр ч тэр ерөнхийдөө их гайхалтай орон шүү. Тэгээд та нар зориглоод л хүрээ дээр тэгээд амьд хүн харахтаа тэгээд учир нь олдсон шүү дээ л гэж хэлмээр байна. Тэгээд эзэж бууж өгч болохгүй тэгээд
тэнцээд байх хэрэгтэй. Тэгээд чадахгүй мэдгүй гэсээ санаа зовох хэрэггүй. Тэгээ үргэлж хичээх хэрэгтэй. Тэгвэл тэгэл амьдрал шагнадын шиг санагддаг та. Тэгээд хоёрын маань хувьд одоо яг визний хувьд яг ямар шүү байдалтай байна? Яг за сая мастерсууд энэ Австрали улс ямар виз өгж гин? Цаашаа байнгын оршин суугч буюу PR визний талаар явхад ер нь ямар алхмаар очихоор байна? За бид хоёр болохоор одоо after graduation буюу төгсөлтийн дараах 2 жилийн виз сайхан авчаад байж байгаа. Тэгээд ерөнхийдөө Австрали улс маань одоо мастрын оюутан төгсөнгүүт ерөнхийдөө 2 жилийн виз өгдөг. Тэр нь ямар утгатай? Ягаад 2 жилийн виз өгöd байгаа юм бэ гэхээр та ингээд манай улс оронд ингээд одоо олон мянган долларын төлбөр төлөөд татвар төлөөд ингээд яач та ингээд туршлага хуримтлуулах танд 2 жилийг олгож гинэ гэсэн утгатай юм байна лээ л те. Хэрвээ Австралийн аваарч ч юм уу тэтгэлгээр ирчих юм бол та заавал утга утгах хэрэгтэй төгснөхийн дараа. Тийм байдаг. Тэгээд бид хоёрын хувьд болохоор яг тийм after graduation-ы 2 жилийн визтэй байгаа. Тэгээд цаашдаа бид хоёр ерөнхийдөө аль болох эндээ чатгаараа л бай гэж бодоод байгаа ерөнхийдөө. Тийм тэгээд тэхийн тулд одоо ямар ч хэлээс одоо би sponsorship visa. Тийм sponsorship visa. Тэгээд тэрний дараа спонсороо хэрвээ авч чадах юм бол одоо бидний хүсэж байгаа жинхэнэ PR визагаа авч болтгол юм байл л дээ. Судлаад үзэхээр. Тийм. Тэгээд одоо манай хүн сая төгслөө. Тэгээ одоо бас карьераа эхлүүлэх бах. Тийм. За тийм байна тий. Яг тийм дараалал сууж чинь ерөнхийдөө бол та сурсны магистр жишээлбэл өөнөөгийн жишээн дээр ихэд бол магистра төгсөөд та дахиад 2 жил ажиллах эрх Австрали улсаас өгдөг юм байна. За тэр 2 жилийн хугацаагаа дуусгаад цаашаагаас хэрвээ та спонсор виз олж чадвал спонсор компани олж чадах юм бол дахиад виза аваад нөгөө 2 жил ах тий 2 жил ажиллаад PR виза авах тийм боломжтой. Ер нь тийм дараал степээр явдаг ерөнхийдөө тийм байгаа шүү. Тэгээд сонсож байгаа хүмүүст бас хэрэгтэй болов гэж. Тийм. Тэгээ нэг амар тийм хэцүү юм байх. Ерөнхийдөө маш ойлгомжтой юм билээ л тий. Ерөнхийдөө хүн өөрөө л чаддсан бол яг үнэ. Айгу ойлгомжтой тийм. Юм амар хэцүү юм байхгүй, хүн суртал байхгүй. Өөрөө чадаад явчих юм бол ерөнхийдөө юмнууд айгу энгийн тийм чи санагдсан тэгээд. За тэгээ ерөнхийдөө хоёулын бас подкастны маань хугацаа дуусгах төгч जैन. Тэгээд сүүлийн асуулт нь бас цаашдынхаа нөөнөөгийн маань бас намунаад хоёрын маань бас амьдралынхаа зорилтын талаар бас асууя. За одоо яг миний хувьд гэх юм бол ямар ч байсан нэг мэрэгчлэр ажиллаж үзмээр байна. Одоо Австралич өөрөө бид рүү хийсэн маш том боломж. Тэгээ энэ боломжийг ашиглаад ямар ч байсан нэг тэр яг газрын тос гэдэг юм яг тэр тоогонд нас чаналж үзмээр байна. Тэгээд бас нэг мастер сурчмаар байна. Одоо миний мөрөөдлийн сургууль чинь Perth-д байгаа. Curtin-ийг сургууль гэдэг. Тэр газрын тосны тийм инженерийн маш том бас сургууль. Энэ дэлхийд нэлээд дээгүүр ордог. Тэр сургуулийг сурах мөрөөдөлтэй. Одоо тэгээд тэрийг сурах гэдэг одоо тэгээд мөнгө хураанд. Тийм. Тэгээ тийм байна. Тэгээ манай хүний хувьд болохоор одоо ямар ч зэн карьераа эхлүүлээд одоо сурсан мэдсэн юм практикээр хэрэгжүүлээд туршлага хуримтлуулад өөрөө хөгжүүлээд явах бах. Тэгээд бас тэгээ бид хоёр жилийн бид одоо хүүхэд байгаа учраас бас хүүхэд маань оройтох гэдэг. Тэгээ бас хүүхдэд төлөвлөнө бас том ажил байгаа. Тэгээд тэгээд учир нь олдох байлгүй дээ л гэж бодох юм байна шүү дээ. Хөөрхөн залуу асууд маань бас ингээ зоригтой тэ сурах ер нь манай өөнөө маань ер нь их сурах сонирхолтой тэ илүүг мэдэх тэ нэг бүр цаашаа ухаад энэ яагаад ингэдэг ер нь аюу ийм юмыг нэг сурж мэдэх нэг өөрөө нэг цаанаас нэг хүсэлтэй хүн гэж байдаг да тий. Хүн хэлээд ч нэг тэ сонирхгүй юм байна. Тэгэхэд өөнөө маань ер нь нэг бүр нэг цаашаа одоо сая бүр дахиад би сурмаар байна. Энийг би хиймээр байна гэдэг ийм том хүсэл мөрөөдөлтэй байна. Тэгээ мэдээж залуу гэр бүлийн хувьд мэдээж өөр хүүхдээ ярилцвал яах вэ төлөвлөгөө яах вэ. Энэ сайхан зөв бодолтой, урдаа тавьсан зорилготой, хүсэл тэмүүлэлтэй энэ Монгол залуу өөнөөтэйгээ бас ярилцахад маш сайхан байлаа. Тэгээд бас цаашдын амьдрал, ажил төрөлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд удахгүй зорж байгаа спонсор виз цаашлаад байнгын оршин суугчийн визээ саад багтай авах болтугай гэсэн сайхан өрөөлийг тавья. За танд маш их баярлалаа. Таны тэгээ хийж байгаа подкаст энд чинь цаашдын өндөр амжилт хүсье. Баярлалаа.
За баярлалаа. Тэгээ өнөөдөр өнөөдөө ярилцлаа. Дараагийн дугаараар бас удахгүй уулзъя. 95 дахь дугаараараа уулзъя. Тэгээ Мельбурн хотоос өнөө цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай өнөө. Баяртай. Free audio post-production by alphonic.com.